2026 оны 5 дугаар сарын 21-ний шөнө Хошимын хотод ертөнг шиг амьдрал буцалж байлаа. Нён гэрэлтэй гудамжнууд шөнийн хоолны газрууд мотоциклийн тасралтгүй урсгал хотыг унтуулдаггүй. Бэн таан дүүргийн төв хэсэгт байрлах далайн хоолны ресторануудад жуулчид, бизнесмэнүүд нутгийн чинэлэг залуусаар дүүрсэн байсан бөгөөд тэдний нэг нь Сиф нэртэй далайн хоолны ресторан. Оройн 10 цаг өнгөрөх үед хоолны газрын гадна ширээнд 2 австрал ир сууж байсан нь хожим олон улсын хэвлэлүүдийн гарчиг болсон юм. Тэдний нэг нь 24 настай Лорензо Лималу байлаа. Том биетэй, тайван төрхтэй тэр залуугийн талаар Австралийн гинт хэргийн ертөнцийн хүрээлэлд аль хэдийн яриа гардаг байсан. Зарим нь түүнийг Австралийн Coconut Cartel-ийн хүн гэдэг байсан бол зарим нь Сидней хотын гинт бүлэглүүдийн хоорондох шинэ үеийн тоглогч гэж үздэг байж. Тэр орой Лорензо тайван харагдаж байсан гэдэг CCTV бичлэгээр тэр инээмсэглэн ярьж буйг нь харагдана. Хайжууд нь түүний найз болох Сэм Сауны гэх хүн байсан бөгөөд тэд аялал, бизнес эсвэл бүр нууц уулзалтаар Вьетнамд ирсэн байж магадгүй гэх таамагууд дараа нь гарч ирсэн. Гэтэл тэр үед ресторанаас хэдхэн метрийн цаана хар хувцастай нэгэн хүн алхаж яваа нь харагдана. Тэр хүн яарч сандарсан шинжгүй малгайгаа доош дарсан нүрээ халахалж жирийн нэгэн шөнийн үйлчлүүлэгч шиг харагдаж байлаа. Энэ бүхэн гудамжны камерт тодорхой бичигдсэн байдаг. Хамгийн аимшигтай нь энэ хадлага олон хүний нүдэн дээр ил тод цагаан явагдсан. Хожим мөрдөгчд камернаас гимт итгээдийн хөдөлгөөнийг хараад энэ бол зорилтод аллах гэж дүгнсэн. Учир нь тэр хүн яг хаашаа очихоо мэдэж байсан мэт алхаж явсан. Хоолны газар дотор болон гадна хөгжмийн чимээ хүмүүсийн инээд сонсогдож байхад халдагч итгээд Лорензогоос хитгэн алхмын зайд ирсэн байна. Дараагийн хэдэн секундэд бүх зүйл өөрчлөгдсөн. Гинэт буунд угаарч хүмүүс ихэндээ юу болсныг ойлгоогүй. Зарим нь салют эсвэл мотоциклийн дэлбэрэлт гэж удсан байна. Харин Лорензо сандлаас авахарч унах үед хүмүүс ойрлогдож эхэлжээ. Бууцсан этгээд нэг ч үг хэлээгүй тэр дахин гал найсан. Лорензотой хамт байсан түүний найз Сэм Сауны босон зүгтах гэж оролцсон ч мөрөндөө оногдсон байна. Ресторан дотор байсан хүмүүс ширээн доогуур орон өмөлдөж, зарим нь хаалгалуу дайрч, зарим нь гал тоголуу зүгтжээ. CCTV дээр хүмүүсийн айсан хөдөлгөөн сандрал тод үйлдсэн байдаг. Гэхдээ хамгийн аимшигтай хэсэг нь дараа нь уусан. Лорензо шахагдсан жигтэй ресторан дотор гүйж орсон ч буудагч араас нь оржээ. Энэ нь ердийн дээрэм эсвэл маргаан биш байлаа. Энэ бол дуусгах ёстой зоригтой хүн шиг харагдсан. Сиф нэртэй далайн хоолны ресторан дотор хэдхэн секундэд 5 мэт дүр зураг үүссэн байлаа. Хүмүүс сандал ширээ түлхэн унган шил мөргөн унаж, ойрлолтон гарц хайж байсан ч халдагч итгээд юу ч сонсохгүй байгаа мэт тайван хөдөлж байж. Хожим мөрдөгчд CCTV бичлэгийг секунд бүрээр нь шалгахтаа нэг зүйлийг анзаарсан нь тэр хүн огт сандарсан шинжгүй байсан. Энгийн гимт хэрэг үлдэж буй хүмүүс ихэвчлэн яарж эргэн тойрон ажиглаж замбраагүй хөдөлдөг. Харин энэ буудагч итгээд яг сургуульд хийсэн хүн шиг алхаж байсан гэдэг. Тэр Лорензог унсны дараа ч ухраагүй шууд ресторан дотор даган оржээ. Шал цусаар будагдж эхэлсэн байхад Лорензо амьд үлдэх гэж оролдож байсан. Зарим гэрчин хэлснээр тэр арын хэсэг лөө гүйж ширээнүүдийн хооронд нуугдахыг оролдсон байна. Сүүлчийн буун дуугарахад хүмүүс бүрэн хяналтаа алдсан байдаг. Нэгэн ажилтан гал тогооны хөлдөөгчн дотор орж нуугдсан бол зарим жуулчид угаалгын өрөөнд дотор ороод хаалгаа төвчжээ. Хэдхэн минутын дараа буудагч гарч явсан. Тэр зогтож байгаа хүн шиг биш, ажлаа дуусгасан хүн шиг харагдсан гэж гэрчүүд дараа нь ярьсан байдаг. Гадаа мотоциклийн дуу сонсогдсон гэх мэдээлж гарсан. Харин мөрдөгчд халдагчдыг дор хаяж 2 хүн байсан гэж үзэж эхэлжээ. Цагдаа нар хэдхэн минутын дотор ирсэн ч Лорензо аль хэдийн амьсгал хураасан байсан. Хамт байсан Сэм Сауны хүнд шархацсан жигтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хэсэг хугацаанд амнаас нь тун хүнд байдалд орсон байна. Харин тэр шөнө хамгийн түрүүнд сошиал сүлжээнд тархсан зүйл бол камерын тасарсан бичлэгүүд байлаа. Маш хурдан шүүгэн дэгцэм Австралийн гангстер Вьетнамд буудууллаа. Энэ бол Хитмэний ажил газар доорх ертөнцийн цааз гэсэн гарчгууд Азийн мэдээний сайтуудаар тарж эхэлсэн. Удалгүй Австралийн хэвлэлүүд Лорензо Лималугийн нэрийг ил гаргасан. Сидней хотод сүүлийн жилүүдэд Ливан гаралтай бүлэглэлүүд, Номхон далайн арлын гаралтай залуусын бүлгүүд болон хууль бус хэрэг үлддэг мотоциклийн бүлэглэлүүдийн хооронд тасралтгүй мөргөлдөөн чимээгүй дайн өрнөж байгаа тухай олон жил мэдээлж ирсэн.
Энэхүү мөргөлдөөн нь ил тод нэг том дайны хэлбэрээр биш харин жижиг хэмжээний буудлага, галдан шатаа халдлах, сүрдүүлэг, өшөө авалтын цохилтууд зэрэг олон тусдаа хэрэг болж задран илэрдэг байна. Австралийн цагдаа болон хэвлэлүүдийн зарим нь энэ нөхцөл байдлыг Gangland War буюу бүлэглүүдийн газар нутгийн дайны үргэлжлэл гэж тодорхойлж, Сиднейн баруун хэсэгт энэ төрлийн зөрчилдөөн удаан хугацаанд хурцдмал байдалтай байгааг онцолдог. Машинууд дэлбэлэх, машин дотроос буудах, бас захиалах аллах тасралтгүй гарч байсан бөгөөд эдгээр явдалд өнөөдрийн хохирогч болсон Лорензогийн нэр хэд хэдэн удаа тэр хүрээлэлд холбогдсон гарч ирж байж. Зарим их сурвалж түүнийг Coconut Cartel гэх бүлэгтэй холбоотой гэж мэдээлсэн. Энэхүү бүлэглэл сошиал дээр тансаг амьдрал, үнэтэй машин, буу зэвсэгтэй зураг оруулдгаараа алдартай. Тиймээс Вьетнам дахь буудлагын дараа мөрдөгчид нэг зүйлд бараг итгэлтэй болсон. Энэ хэрэг бол санамсаргүй хэрэг биш. Хэн нэгэн Лорензог олж устгахаар Вьетнам хүртэл ирсэн байж магадгүй байсан. Австралийн гэмт бүлэглэлүүдийн дайнд нэр холбогдсон залуусын ихэнх нь 20 гаруйхан настай Вайстон хүмүүсийг бүр их цочроодог байсан. Буудуулсан Лорензо найзуудтайгаа тансаг апарт, спорт машин, шөнийн клуб доторх зургууд оруулдаг байсан бөгөөд зарим бичлэгээр зэвсэгтэй төстэй зүйл харагддаг байсан. Австралийн гэмт хэргийн хүрээлэлд энэ нь нэг төрлийн мессеж болдог, хэн хүчтэй, хэн мөнгөтэй, хэн айхгүй байгаагаа тэгж харуулдаг. Гэвч яг энэ зүйл нь заримдаа байвалдаг. Вьетнам дахь алгын дараа Австралийн сэтгүүлчид Лорензогийн өмнөх дайснууд, холбоотнууд, бүлэглэлүүдийг ухаж эхэлсэн. Тэгээд нэг аимшигтай зураглал гарч ирэв. Сүүлийн 2 жил Лорензотой холбоотой хэд хэдэн хүн буудуулсан, сураггүй болсон, хаалганд өртсөн, эсвэл гадаад руу зугтсан байна. Зарим нь Дубай руу, зарим нь Таиланд, зарим нь Вьетнам руу гарсан байдаг. Учир нь Австралийн цагдаа нарын дарамт нэмэгдэж, захиалах аллах улам аюултай болсон гэж үздэг. Гэсэн ч Лорензо Вьетнамд ч аюулгүй байж чадсангүй. Хамгийн сонирхолтой нь буудлага болсны дараа гэмт этгээдүүдийн зугтсан зам байлаа. Вьетнамын мөрдөгчид гудамжны CCTV, таксины GPS, хил орчмын камеруудыг шалгаж эхлэхэд сэжигтнүүд өмнө зүгийн хил рүү хөдөлсөн байж. Тэд Камбожийн хил рүү оргож байсныг тодорхойлсон. Энэ хэрэг нь бүр олон улсын шинжтэй болсон гэсэн үг байлаа. Удалгүй Вьетнамын дотоод хэргийн яам мэдээлэл гаргаж 2 Самоа иргэнийг баривчилснаа зарлав. Тэднийг барих үеийн зураг интернетэд тархахад хүмүүс гайхсан. Гавтай толгоогоо доош харуулсан 2 эрэгтэй цагдаагийн өрөөнд сууж байсан бөгөөд Вьетнамын тал тэднийг ердөө 72 цагийн дотор олсон гэж мэдэгдсэн. Гэхдээ эндээс хамгийн том асуулт эхэлсэн. Яагаад Самоагийн иргэд Австралийн гангстерыг Вьетнамд буудах болов? Энэ бол энгийн өшөө авалт шиг харагдах болсон. Харин төлбөртэй хит буюу захиалах аллага болох нь бараг тодорхой болж эхэлсэн. Удалгүй мөрдөн шалгалтын үеэр хамгийн төвшүүртэй мэдээлэл гарч эхлэв. Сэжигтнүүдийн нэг нь гадаадаас өгсөн тушаалаар хөдөлсөн гэж мэдүүлжээ. Ингээд энэ хэрэг нэг томоохон тодорхойгүй байдал үлдээсэн, гүйцэтгэгчид баригдсан, хэргийн гүйцэтгэл тодорхой болсон. Харин захиалах сүлжээ, жинхэнэ шалтгаан бүрэн ил болоогүй. Лорензогийн амьдралын төгсгөл энхүү нэг хотын ресторан дотор эхэлсэн ч түүний араас дагсан асуултууд олон улсын хэмжээнд үргэлж ирсээр байна. Өнөөдөр энэ хэрэг аль биесээр мөрдлөг явагдаж байгаа хэрэг хэвээр бөгөөд мөрдөгчдийн хувьд хамгийн том зорилго нь ганц зүйл болох хэн захиасан бэ гэдгийг илрүүлэх. Сүүлийн 10-аас 15 жилд Азийн орнууд ялангуяа зүүн өмнөд Аз, хар тамхи, онлайн залилан, хүн худалдаа, мөнгө угаалт, захиалах дадлагын сүлжээний төв болон хувирч байгаа. Таиланд, Камбож, Мянмар, Филиппин, Вьетнам дахь захиалах дадлага нь барууны Hitman кино шиг хэлбэртэй биш, харин гэмт хэргийн олон давхар сүлжээний төсгөлийн алхам байдлаар ихэвчлэн гардаг. Сүүлийн 10 жилд энэ бүс нутагт хамгийн хүчтэй өөрчлөлт гарсан зүйл бол уламжлалт мафийн бүтэц биш, харин онлайн залилан, хүн худалдаа, зэвсэгт хамгаалалттай бүсүүдийн хослол юм. Нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын байгууллагуудын тайлангаар бүс нутагт хэдэн зуун луврын байгууллагууд бий болж тэндээс дэлхийн хэмжээнд тэр бумаар нь залилан хийдэг болсон. Энэ орчинд захиалах дадлах хэрхэн үүсдэг вэ гэвэл лувр эсвэл казино төвтэй бүлэглэлүүд хоорондоо өрсөлдөн. Хүмүүсийг хил дамнуулан зөөж хүчээр ажилуулна, мөнгө, крипто валют, өрийн маргаан хуримтлагдана. Бүлэглэлүүдийн дотоод урвалт мэдээлэл алдагдвал чимээгүй цэвэрлэгээ хийгдэн. Ингээд хамгийн сүүлд нь хит буюу зорилтод устгал гарч ирдэг. Гэхдээ зүүн өмнөд Азад нэг онцлоггүй захиалах дадлага ихэнхдээ ил задгай гудамжны буудалгаар болдоггүй.
илүү нийтлэг хэлбэрүүд нь алга болгох, осол мэд харагдуулах, хил дамнуулж устгах, эсвэл өөр улсад зарах. Харин сүүлийн жилүүдэд хамгийн том өөрчлөлт бол гэмт бүлэглэлүүд улсын хэлүүдээр амархан шилжин орж гарах болсон. Крипто төлбөр онлайн харилцаа ашиглах болсон. Мөн барьцаасан иргэдэж элдв аллахыг үйлдвэрлэх нь огцом нэмэгдэжээ. Эдийн засгийн нөхцөл буюу барууны орнуудаас ч эндээс алуурчдыг хөсөлөхөд харьцангуй хямд тусдаг байна. Өнөөдрийн үгэлсэн Австрали иргэний аллагын хэрэг бол зөвхөн Азаар зогсохгүй Австрали болон бусад барууны орнуудын гэмт бүлгүүд Азийн бүлгүүдтэй холбоос үлбэтэй болж орчин үед гэмт бүлгэллүүд хаанч хүрч чадахыг харуулсан жишээ гэж үзэж байна. Ингэснээр захиаллахт аллах нь дангаанц нутгийн мафийн бүлэглэлийн ажиллагаа биш, харин олон улсын сүлжээнд орж хүрээгээ тэлж буйг харуулж байна.